Тэд Ванхан чагтад нутгаасаа хөвдөж гарсны дараа Балгуудыг хар шугай дэлгээд чиргэн татгийг Ванхан ойлгосон юм а. Тэгэхэд Ванханыг битгий итгэхэд та Балгуудыгаар натал үлдэн мутан Балгуудыг хамгаалж зэнгүүмийн дайралтаас мотруулсан. Энэ хоёр учирдах асар их ачгаавьяагээ чинь энэ насаараа хэрүүлээд барахгүй шүү. Чингис хаан энэ гүн миний боён даахгүй. Миний ах болоод ачхуу хоёр танд ялтаа явсан болохоор би тантай уулзах нүргүй байсан. Энэ хэдэн жил би тогтоох өчиг хүртэл энэ танд төнөвч адгийн мохор амьдсан. Өгчхөн хэлж үг гэж олон удаа боджээ. Гэвч хөрсөн жагаасаа аваад төнөвч амьдсан хөөрхөн охин болоод өдөө болсон. Захтан бавгад сорхог таан гэдэг хуарч хийчээр өөрсөндөө явахынтай гэж сонссон. Энэ мөн үү? Чингис хаанд амар аялдах. Ханда та дуртай бол би охин танд өргөж ордорыг чинь асууж алтан бие чинь асууя. Үгүй миний нас энэ хүүхдэд арай ихтэнэ. Ханда тааны голж гин үү? Үгүй би таныг хөндлөж энэнийг хайрлж байна. Толойвол миний отхон хүү Монгол хүнээс аншлаар хожим тэр миний голомтыг санаа. Би эзэн мэдээд энэ охиныг чинь толойгийн гол хатан болгож үрд эрхэн байртай явуул. Ханда ийм их өргөмж хашиг өчүүхэнд хүрдэх нь үргүй. Тэгвэл та зөвшөөрнө гэсэн үг үү? Сорхог таан миний толойг тоох юм болоо да бүүмэд. Чингис хаан эзэн мэддэг.